Зэв цогтгөр хэдүүлээ өмөрдөлтөнд тавгийн дараагийн бортор уулзаад бэлэн болсон маань бичлэгэдхээс мал лайк болон subscribe дараад өөр нэг зүйлээ хэлэхэд хэрвээ манай сувгтай хамтарч ажиллах хувь хүн болон байгуул байх юм бол яг одоо description хэсгээр байрлуулсан мэйлээр холбогдорой. Мөн дараагийн бортыг илүү хурдан авч үзэх хүсвэл доор тосруу дөрн шийгэр. За. Тэгээд шууд сурал руу гарцгаая. Зөвхөн хурдтэр нөгөө хоолны удирдагчтай манай мандат тулдаж байгаагаар дуснаа та тэндээс өргөдүүлцгээе. Мандах руу нөгөө удирдагч нь өөрийн ухаан жолоогүй дайрдаг бөгөөд харин манай мандах хөлөгдөр дэндүү олон хүн байна. Тиймээс би түүнийг дээшээ гаргах хэрэгтэй гэснээр агаар дээр өргөжлүүлээ гүйж эхэлнэ. Мэдээж нөгөө удирдагч нь юу ч хийж чадлагүй зүгээр л манай мандахын айхтар хүчтэй дараалтанд өртдөг. Өнөөх дараалтнаас нь болоод элийн хүчтэйгээр далгаар ушаадагдах бөгөөд эргээд хөлөгдөр гаргахад ухаалцсан байж таарна. Зөргөлөөс солилцоход өнөөх галзуу нөхөр чинь ямар тач өөрийн ухаантай болсон болтой. Хажууд нь манай тан үг ирсэн. Жишээлсөө чи өөрийн ухаантай болсон уу? Чи юм олж мэдэж чадсан уу? Надад хэлээч. Тэгсэн танг үг нөгөө удирдагчийг чинь үгсэн хоёр шавьяхан цогсон дээр навчирснаа. Би нэг зүйлийг олж илэрүүлсэн. Тэгсэн юу байдаг вэ гэхлээр өнөөх нөгөөдхөө алдаг шавьяхан цээшин дээр учир хөтөлөг шивээс авч таарна. Үүнийг харсан нөгөө удирдагч нь юу? Яагаад минь цээшин дээр ийм шивээс байдаг лээ? Би түүний хөвцгийг ч бас ялгсан. Тэгээд түүнийг олсон юм. Тэр энэ онцгой нунтгийг ашиглан цээшин дээр шивээсийг нууж байсан бол л та. Мигүн 10 настай хоол бүлгэнд ирсэн. Тэрнээс ч өнөөдрийг хүртэл нэг ч удаа бүлгэмээс гарч байгаагүй. Тэгвэл тэр бүлгэмд ирэхээс өмнө энэ шивээсийг хийгээд бүх хугацаа дууж байсан гэж юу? Чингүн энэ нууцыг мэдсэн гэж юу? Тэгэд минь түүнийг алсан уу? Ямар ч утгагүй. Тэгээ өөр нь бол энэ байдлыг бид нэр л мэдж байгаа шүү. Үүний цааш нь нууцлаараа гэж танг үгэнд хэлдэг. Харин энэ талаар нь Эрдэмтэн болон манд хоёр толгойтой чөтгөрийг бэлэг тэмдэг болгоход ямар удирдлага байдаг вүлээ. Тэгээд үнэхээр ч аюултай юм да. Жохон хүүхдийг ашиглаж хуал бүлэмгийг тагнаж байдаг. Тэгэхээр үүний ард нэг том бүлгэмлэж таараа. Харин манай мандахын хувьд болохоор одоо энэ саяны бэлэг тэмдгийг нь харсан даруйда гэнтэл өнөөх 10 эмэгтэй цус хороотой арга барилыг санагдуулж таардаг. Тэгээ үүнийг нь ард аниргүй шин байгаа юм болов. Эсвэл өөр нэг бүлгэн байж тараад одоо л хөдөлгөл жоохон болов. Өнөөх өдөрдөгч нь манай мандатаар хурж ирснэ. Хоол бүлэгмийн насны хувьд ийм өчүүртэй байлаа харуулсан төлөвлөгч. Намайг бич тогтоосон чинь үнэхээр их баярлалаа. Би заавал ачиг чинь хариулах болно. Тэгээ дотроо утгахдаа өмөрдөн илт. Цөөрхөл түүний жинхэнэ хүч чадлыг мэдээгүй. Мурамын ертөнцид шинэ онц төрж байна. Бидний ертөнцийн ирээдүйг энэ хэрчиглүүлэх байх та. Ямар ч саяны болсон үйл явдлаас нь болоод хоёр тулцгаанд нөгөө удирдагчтай хандангуйта саяны үйл явдлуудаар манай хуал бүлэг би нэр хүн нэлээд унчглаа. Одоо яах вэ багшаа гэж байхад нь харин манай танг өвгний шав болох сумьяач нь бишин зүгээр багшаа та сайн амрах хэрэгтэй шүү. Гэх хитэн үгсийг нь харангуйта жаахан атаархал төрнө. Зөрглөөс өдөхөд онкё нэг үл мэддэг нөхөр дээр ирэхт нь өнөөх үл мэддэг нөхөр нь та аавынхаа үгсэн талаар сонсноо гэхт нь. Тийм ээ. Түүнийг аниргүй шин алсан гэсэн. Гэхдээ тэр аниргүй шинд алуулах ямар ч боломжгүй. Тэр хэдэн 10 жилийн турш аниргүй шинтэй тодолцсон хэрнээ. Ердөө ганцхан тулаанаас болоод аниргүй шинд алуулна гэдэг шал утгагүй. Үүний ард өөр нэгэн байж таараа. Цааш өргөдүүлэн өнөөхөө үл мэдгийг их залуун. Ямар тач төв тэнгэрлэг нэгдлийн мөрдөгчийн тухайд тэднийг 10 нэмэгтэй цус хороотой арга барилаар хийсэн гэсэн. Тэр чиний хийсэн хэрэг үү? Гэхдээ онкюн айхтар инээснэ. Тийм ээ. Би үүнийг хийсэн. Би хийсэн зүйлээ өөрчлөлт гооч. Цэвэрлэгийг би чамд даатгах юм. За яах вэ? Аавчин өгсөн болохоор чи одоо эвдэрхийн өдрөх бүлгэмт хамаагүй. Чи чөтгөрийн хүүчний хүүхдүүдийг хариуцах болно гэх юм. Гэхдээ баахан өнөөх хоёр толгойтой чөтгөрттэй шивээстэй хүүхдүүд битүү зогсож байдаг. Тэгэхээр үүнийх нь ард онкюны хамтарч байгаа бүлгэн байна гэсэн үг. Зөрглөл нанжаа моч цагаан луу худлааны бүлгэмөр шилжинэ. Тэгтэн нөгөө манай мантахаас салж авдаг өнөөх хэд чинь хүрээд ирчихсэн байх бөгөөд. Цагаан луу худлааны бүлгмийн удирдагч нь ашгүймэн гэж өөрийнхөө зорьсон зориг болох хүүтэйгээ уулзч чадна. Мөн ноён ухаанд харж хандаж байсан зэн үнэхээр талархлаа илэрхийлнэ. Над талархах хэрэггүй дээ наадагтай. Би тийм ч их зүйл хийгээгүй. Энэ бүхэн тэдний л аж. Ингээ төмөр нэгтгэл рүү заахад төмөр нэгтгэлийн удирдагч ёндон гарч ирсэнтэй бид ажлал хийсэн. Гэхдээ нэг хүн заавал талрах хэрэгтэй. Тэр нь манай мандхаа гэж хэлдэг. Эргэн сонсон цагаан луу худлааны бүлгмийн удирдагчийн дотор ямар хүндэлмээр хүн бэ буюу манай мандхыг жаахан хүлээн зөвшөөрч эхэлнэ.
Одоо тэгээ мэдээж төвөр ихэл өөрсдийнхөө өөргөө биелүүлсэн юм чинь гэлснэ. Цагаан луу худалдааны бүлэгмийн зүгээс их газрын хаан жишгэлж болох мөнгөний баримт өгдөг. Одоо мэдэхгүй энэ их газрын хаан чичингуудаа энэ мөнгөний баримтыг нөлөөлөл юм хотлож авч болох юм шиг байна. Тэгээ ямар тач төмөр ихэл өөрсдийнхөө өөргөө биелүүлсэн учраас бидний дараагийн очих газар бол төв тэнгэрлэг нэгдэлт гэлснэ яваад өгдөг. Харин цагаан луу худалдааны бүлэм дээр үлдсэн манай Борко болохоор харж л байгаарай хаа. Би заавал өмнөхөөс хүчтэй болох болно. Зураглал солирдоход Күнлөөн бүлгэм гэх хитэн нөхрүүд байх бөгөөд өнөөх дөрвөн тулууд бангас буюу айхтар дээрэмжтийг өгсөн байдалтай болсныг нь харангуйтаа нэлээд гайхдаг. Учир нь Күнлөөн бүлгэм энэ дөрвөн толбот мангасыг барихын тулд маш олон тооны цэргийн амь насыг нь алдсан бож таарнаа. Юутайч удирдах байсан нөхөр нь толгоонуудыг нав. Гиснэ энэ хэдийг алсан хүнийг нь хайж олох болно гэд дараагийн даалгаварт орцгооно. Мөн сүүлийг нь ахыхын цогцос байхгүй байгаа учраас тэр нь амьд хэсүүлж байгаа. Мөн тэрийг нь ч гисэн хайнаа гэснээр энэ хэд ажилдаа орж байгаа юм. Тэр хэдийг алсан манай цэцгийн харин юу хийж идэг вэ гэхлээр өнөө хэдэн намжтайгаа хамт явж идэг бөгөөд нөгөө төлөгийг харснаа. Тэнэгүүд төв их газар тэрэг автаар дүүрэн бололтой. Зураглал төв тэнгэрлэг нэгдлийн баруун хаалга гэр бүл өршөөлж бөгөөд одын зураглалаар харагдаж байгаа хүн бол баруун хаалгын өрхийн тэргүүн Херюны эцэг боёо Туяагийн аав нь болж таарч байна. Тэр энэ хүн яг юу хийж байгаа юм бэ гэхлээр өөрийнхөө аавдраа хурж ирж байгаа бөгөөд аав нь 9 тэнгэрийн нэг бөгөөд яг тэр умардын тэнгэрлэг бүлэгмийг дуусгасныхаа дараа өөрийнхөө төрсөн хүйдээ удирдлагыг аваа буюу өөрхийн тэргүүн болоо гэснээ өөрийгөө сүнсний орон зайд тусгаарласан байж таарна. Тэгэхээр ер нь бол аавынхан сүнсний тэр хүч чадал нэлээн хүчтэй гэдгийг бид нар мэдж авнаа. Хүн таны дуусан ясаар ирлээ аав. Толгой гуург. 9 тэнгэр удахгүй хөдлөх болтой. Өдийг хөрдөл би өөрийн хүчээр тэнгэрүүдийг тогтоох гэж оролдлоо. Гэхдээ аниргүй шөнө ахин гарч ирсэн болохоор надад өөр хийж чадах зүйл алга. Би өнгөрсөн шөнө өөрийн нүдээр харсан. Үйл мэдэгдэх хүч ододын амгалан тэнгисийг салгиулсан. Бидний устгасан гэж бодож байсан өмөрдийн тэнгэрлэг бүлгэм. Одоо бүдэгхэн гэрэл гаргаж байна. Миний ертөнцид дахин нэг удаа гарах цаг нэрсэн бололтой. Одын зурглалаар харагдаж байгаа хүн бол 9 тэнгэрийн нэг. Баруун хаалга гэр бүл бүхнийг мэдэгч тэнгэр баруун хаалганы нэгдүгээр. Зураглалаар харахад манай хэд төв тэнгэрлэг нэгдлэр хүрээд ирчихсэн байх бөгөөд. Тэгээ төв тэнгэрлэг нэгдэлд нь эзэгрэгчд бүрэлдэж байгаа учраас битүүл дайн тулаан энэ ч болж байгаа юм байна лээ. Тиймээс юу н иймх замраагүй байдал жаахан үүсээд мөн аниргүй шин хүртэл гарч ирснээс болоод үнийн өсөлт хүртэл өссөн байж таарна. Энэ бүхнийхээ нард яг хэн байгаа вэ гэхлээр өмнөх зураг дээр харагддаг өнөөхөө баруун хаалганы нэгдүгээр 9 тэнгэрийн нэг тэнгэрлэг эрдэмтэн. Тэрээр юу н Туяагийн өвөө гэсэндээ нилээн ухаалаг төрлийн хүү юм байлээ шүү дээ. Тэгээ манайд юу н хонох газар хайгадаг шаардлага байхгүй. Учир нь бүхий л том гэр бүлүүд төв тэнгэрлэг нэрэл өөрсдийн гэсэн эдлэнтэй байдаг учраас одоо биднийг танк үгэн дагаж явж байгаа шүү дээ. Тэгэхээр танк гэр бүлж гисэн өөрсдийн гэсэн эдлэн газартаа байдаг болохоор манайг тийшээ явахар болно. Тэгээ мэдээж мега энэ хүрээд хідүүл аяллаа өндөрлөе дөө. Зөрөх газартаа хийдийн гэж гисэн юм чинь гиснээр энэ өөрсдийн тус тусын замаа хөөхөр болно. Ямар ч энэ хэд маань өргөдөөж нөгөө танкер бүлгийн эдлэн рүү орохын өмнөхөн манай мандах би өөрөө ингээсэн зохицуулах ажилтай байна гэснээ энэ үдээсээ салаад явчихдаг. Тэнд байгаа болоо. Тэнд байхгүй гэж байхгүй. Йоо. Тэнд байна. Гэт нэг хаалгыг тогших бөгөөд өнөөхөөс нэг эмхтэй гарч ирэхтэй наа. Харанхуй сарны гэрэл. Гिचлээд орохоор болдог. Учир нь ёндон манай хүнд сарны гэрэл гэдэг нуус бүлгэн байдаг юм аа гэж өмнө хэлж байсан шүү дээ. Түүнийхэн дагуу төв тэнгэрлэг нэгдэлээр хүртэл сарны гэрэл байж магадгүй гэд манай хүн ороод ирчихсэн байдаг. Юутач манай хүнийг додогшнд ороход мантахаас өмнө нэг зочин ирчихсэн байгаа. Та жаахан хүлээх болно гэх нь өнөх өнгөн нь манай хүнтэй зөрөгтөө. Ямар шудраг сараатай гарав. Гэснээ яваад өгдөг. Манай хүн цаашаа өргөдүүлэн өдөртөө ярихтаа шууд л манай хүнийг таниадах бөгөөд өнөөх өмнө нь сэчүү мужид хаардаг өдөрдөгч буюу ма бойлруу нь энчээ хүрээд ирсэн юм байлаа шүү дээ. Нэгэд яагаад энчээ энэ ма бойлруу нь хүрээд ирчихсэн юм бэ гэхээр үүхэнд буюу одоо төв тэнгэрлэг нэгдлийн энэ жаахан дүүрэгт нь нэлээд асуудалтай байгаа учраас энчээ ирсэн гэж хэлж өгдөг. Тэгээ мөн манай мандгыг ямар залхаар орж байгаа юм те. Чи угаас эзэрэгчдэд орохгүй өстэй гихтэн. Шийдвэр бүлэглийг хэтэрхий өндөр үнэлэхгүй байгаа бол та.
Эвтер мэдээч үү те. Угаасаа тэр агуу олон тулаанчид өөрсдийн мөрөөдлөө биелүүлэх гэж ирж байхад нь өнөөх 9 тэнгэр болон 5 агуу гэр бүлийн шавнаар өдөрлөж байгаа цагт тэд зүгээр л махан бамбаа болж ирнэ. Хэдий харамсалтай ч гэсэн тэд өөрсдөө 9 тэнгэрийн нэг эсвэл 5 агуу бүлэгийн шав биш л бол хийснэг авьяастай байсан ч хий болсон зүйл. Ямар ч тач бүр гол сэдвээс хазаачлаа. Өөрөө яг ямар учиртайгаар энэ чинь ирсэн бэ гэхдээ би нэг хүнийг олмоор байна. Түүнийг Сиомусан гэдэг. Боёо бадрлаг асууж байгаа юм. 10 жилийн өмнө умардын тэнгэрийн бүлгэмрүү хөлсний зэрэг ирэлэгцэн. Түүнийг тэрнээс удалгүй төв тэнгэрийн ирэл босож ирсэн гэж дуулсан. Балтан гинэ. Ойлголоо. Гэхдээ өмнө сонсож байгаагүй нэр байна. Тэр амьд л байгаа бол олоход тийм хэцүү бишээ. Чи хүн хайж явах гэж. Үнэхээр сонирхолтой юм гэж. Тэгээ манай мандагт өөр нэг сэдв байгаа ёо. Эсвэл ага дөрүлч юм уу гэхдээ мандах дотор нь сонирн болсноо. Өнөөх бис хүн бил саяхан Яо Чинхуа настан илүү цайзаа орхиод төв тэнгэрийн нийлэл рүү ирж яваа гэсэн мэдээлэл авсан гэхдээ одоо нь Яо Чинхуа гэдэг нь хий юм бэ гэхлээр тэр бол сүнсний төвшний туйлд хүрсэн цөөхөн гэдэг нь тулааны маструудын нэг. Тэгээд жолоогүй бүр жононгоос хүчтэй юм байна лээ. Умардын тэнгэрийн нийтлийн уралдын ард хамгийн том өрг гүйцэтгсэн хүн бол Яо Чинхуа. Тэр яагаад энэ ч ирж байгаа юм гэхдээ мэдгүй надаар энийг судлуулахыг хүсэж байна уу? Хэрэггүй те. Би түүнтэй удахгүй болцгоо л та. Хөсөлтийн хариу хүлээж бай. Гэсэр манай мандахыг гарч явахтаа мандах яагаад сааги таалагсныг ойлголоо. Тэр сайн дээр ирээгүй бидэнд маш сайн зэвсэх болно. Явтаж өөрсдийн туслагтай хандаа сая сонсон бистэй. Хурдан шиг бадрал гэдэг хүнийг ол гиснээр явартаа чинь хар сар гэдэг бүлэг маань манай бадралыг олчих юм шиг байгаа. Манай мандах нэг дээвэр дээр бодлогочроо сууж явахтаа өнөөх хар сар бүлгэм таарсан өвгөн нь хажууд нь суужчихсан. Мөнхнөөс амьдралын мөрөөдөх хэрэгтэй юу? Эсвэл эзэн хааны амьдралыг мөрөөдөх хэрэгтэй юу? Гэхдээ яг ярих юм бол энэ бие мөнхнөөстэй бас эзэн хаан шүү гэснээ нэг арх уугаа сууж байдаг. Харин манай мандах энэ сууж байгаа өвгний кийг юусэн мэдрээгүй бөгөөд яаж эн чи ирсэн дээр нэлээд гайхахт нь өнөөх өвгний шууд л өөрийнхөө маскыг авахт нь дотроос нь өвгөн биш эмгэн гараад ирнэ. Тэгснэ манай хүнд өөрийнхөө ууж усан архинасаа санал болгоод мандах хүнээс нь татгалзалгүйгээр баахан архинаас нь балгаж болгож байсан. Чи миний нэрийг мэдхийг хүсэхгүй байна уу гэхдээ асуусан бол танад хэлэх байсан юм. Ийм мэдлээ. Ийм болохоор ч надаас суугаагүй. Өөх их хурц үгтэй хүү юм гэж. Би чамайг нэвтарж байна. Нуугаад нэмэргүй. Чиний устгах хүсэл. Өшөө авах хүсэл. Болгоомжтой байгаарай. Сэтгэл хөдлөлтөд өдөрлүүлээд байвал чи эцэстээ ад жаргалтай байж чадахгүй шүү дээ. Заримдаа зүгээр л энэ ертөнцийн хуулийг дагсан дээр байдаг юм. Үүнийг ойлгоно гэж найдаж байна. Уулгүй энэ хоёрын зогсоож явсан дээвэр дээр хэсэг хүмүүс эрэхтэн өнөөх хэмгэнэ нь явахтаа хэлэхдээ. Ямар тач саяны өгсөн зөвлөгөө чамаас удаан амьдарсан хүний зөвлөгөө шүү. Маа энэ үлзэн хэрэг ши ууж болно. Манай манд хотроо одохтой ерөөсөө тэр кийг нь мэдрэхгүй байна. Тиймээс тэр сүнсний төвшөнд хүрсэн хүн байж магадгүй. Өмнө түүнийг харж байсан юм шигэ. Гэхдээ өнөөх ард нь ирсэн байсан хүмүүсийн нэг нь өнөө шонхор залууч юм байдаг. Тэгснэ мөн нөгөө долоон баг тэнгэртэй хамт явж байж таарнаа. За тэгээ өөр нэг зүйлээ ихэд комментэн дээр энэ долоон баг тэнгэр нь яг хий юм бэ гэсэн нэг коммент байсан байхгүй юу? Одоо би тэнд энэ долоон баг тэнгэр гэж яг хинүүс байдаг юм бэ гэдгийг жаахан тайлбарлаад өгье заяа. Долоон баг тэнгэр гэдэг нь болохоор ерөнхийдөө ирээдүйд мөрөмийг атгах хамгийн хүчтэй хүмүүсийг хэлж байгаа байхгүй юу? Тэгээ нэг онцлог нь болохоор бүгд өөр том гэр бүлүүдийн хүмүүс, өөр угсааны. Тэгэхээр энэ эдгээр хүмүүс нь өөрсдийн ур чадвараараа долоон баг тэнгэр гэдэг цолыг мөрийн ертөнцөөс хүртсэн гэсэн үг. Тэгээд энэ конхич нь яг ухаалтынхаа өмнө манай мандахыг мегаг тэрэ явж байгааг нь харсан юм байна шүү дээ. Тэгснэ шууд л манай мандахыг барьж авснаа. Хөөе, мега хаавна. Бас чи яг хий юм бэ гэхтэн. Ардан зогсож байсан шонхоор түүнийг болиулахыг оролдоно. Тэгээд нь яг яагаад энэ ч бөөнөр явж байгаа гэхлээр зүгээр л хөвглөө холбооны гишүү дээрээ л явж байгаа байхгүй юу? Конхи шонхор залууд хандахдаа 50 авах юм байна. Энд чинь намайг яагаад хөвглөө холбоонд орсон гэдгийг мэдчихв нь. Би бол дайн өдөөгч өхөн гонхой. Би зүгээр л басартаа тулдах гэж тана хогийн холбоонд орсон. Гэтэл түүнтэй тулдаж ямжааг авахад 7 доод тэнгэрийн нийгэм ууглын утга намайг зэрэмтгэлсэн. Нэг өргөдүүлэн манай мандах тандаа чи тэгээ яг хээ юм бэ? Ихт нь хажууд нь зогсож байсан нэг үл мэдэгдэх баг новш гэж. Тэр яг хэн болцоход эдгээр залуусыг айлгуудаа хам. Чи яг хээ юм? Чи үнэхээр сонирхолтой тач байна.
За одоо зураг дээр харагдаж байгаа хүн бол 5 агуу бүлэгмийн нэг өмнөд овгийн ууган хөө. Дэрхсээ манай бандах тандангуудаа чи яг хий юм навш минь. Би төдөөлийн алдар нойр хөсдөх болохоор чи намайг мэдэхгүй байж магадгүй. Хэрвээ би хөсөх юм бол 7 мах тэнгэрийн айлнаас нь жилийн хүчтэй байж чадсан шүү. Гиснэ гонхитэй нийлээд түн рүү дайрахыг оролддог. Артан зогсож юусан шонхор залуу хүртэл новш гэж. Нэгэн тийм зүйл болсноос түүнэрийг эртхэн шиг алах хэрэгтэй. Хидээ тэр умардын ялд байлаач гисэн 5 тулааны мастертай арайч толд чадахгүй байх. Гиснэ тавуула зэрэг манай хүн рүү дайрнаа. Зураг дээр харагдаж байгаачлан манай мандахт ерөөсөө хогроо өсвөлж чадахгүй дунд нь нэг эргээтэл 5 агуу бүлэгмийн нэг гээд байсан хөөг зөгцүүлчихдэг. За энэ хүрээд өнөөдрийнхэн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзэх өсвөл 8000 лайк. Хэрвээ 8000 лайк хүрэх юм бол дараагийн партиг шууд оруулна гэж амлахгүй ч гэсэн ямар тач хурдан оруулах гэж байна. За юу. Тэгээ мөн лайк болон subscribe дараад болж өгвөл доорх насруу донешн хийгээрэй. Тэгж өчил дараагийн парт маань хурдан орно. Мөн бичлэгний маань чанарч гисэн сайжрна шүү. За энэ хүртэл нэр үзсэн дээр үнэхээр баярлалаа. Тэгээ дараагийн партаар уулзлаа. Түр баяртай.